За өнөөдөр манай зочин фитнесчин хулан. Юу гоншигын хэлдэг? Фитнес коуч, мисс, жүжигчин, бүжигчин, хутгатай төрөг үзүүлэгч. Өнөр хутгатай төрөг нь үзүүлж болох юм байна. Айрыгийн хамтлагийн гишүүн хулангийн дэрсэн байна. Тий, манай 10 жилийн ангийн охин бас. За одоо хаалга төгшөө. За 3 Чи жоо хаяагаад байна үгүй юу? Эргэлдэлээ. За дэжгүй юу? Удаа үлээ үү? Харин тийм ээ. Манайхан цэвэрлэгийн компани жоохон ингээ удаад хийдэг юм уу? За баярлалаа. Ногоно ягана баяр. За хуланганд өрөөд ирсэн байна. Манай энэ дугаар бол одоо бит хоёр бол яг чамаас бол ингээд яг юу гордож ирсэн бэ гэх. Бит хоёрын амьдралыг өөрчлөх зөвлөгөө. Бит хоёр одоо айгүй удаан хугацаанд те энэ нэг бондгор хөвсгөр хөөрхөн октод яваад байна. Яаж чам шиг болох вэ? Тэг болох тэр гоё нөгөө шинжлэх ухаанч тэр гоё те зөвлөгөөнүүдийг бас мэдмээр энэ бас манай үзэгчдэд бас хэрэгтэй баг. Тэр яриагаа энийг уугаа яг өнөө өнөөдөр энэ хоёрыг цааш нь харуулсан заяа. Цааш энэ үе Японы леко. Тийм чоё гэх тавтаа. Юустэй гоё шүү дээ. Компот Би өнгөрсөн жил Японд руу аялаад энийг яг ууж утсан байна. Стилисттэй амар гоё юм бэл. Тийм. Ямар гоё юм. Сайн. За өнөөдөр биш үү? Хулан хайлт халиа утах юм биш үү? Хайлт одно. Дараагийн бэлэг манай Isis Farm байгаа. Энэ чинь ямар арьстай юм бэ? Би амар хураа арьстай. Яг бүр зүгээр архаг хураа арьстай. Тэгээ одоо яг эд нөгөө хаврын үед ингээд Улам хураашдаг тий. За тэгээ манай Isis Farm-ын баярлалаа. байна. Тэгээд бас Гулон брэндээс бас Гулон юм уу гожоо юм уу? энэ аль нь юм бэ? Та нар нэг доор бичээд Өч хилтэй бас нь Гулон юм шүү дээ. Гулон юм уу Гулон ч шиг гэдэггүй. За ямар манай хүүгийн дуртай юм бичээ. Өө тийм үү нөө? Бүхэл үед идэг байсан. За ингээ манай ивент гарын бэлгээ өгсөн байна. За тэрнээс гадна өнөөдөр битээр уусаа тэгээ сайхан гэр орноо цэвэрлээ өөр хүүхдээ харна. Тэгээ ярьцгаа хийн. Тэгэд хөө энэ дугаар нэг онцлогтой үзэгчтэй те. Бид нар одоо уг нь хулангаа ингээд кэрлэх хэсэгтээ их олон зүйлс бодсон. Эрүүл амьдралын хэв маягтай хүнд одоо бясалгалч хэрэг алга те, саунд медитейшн хэрэг алга те, массаж заасан юу ч хэрэг алга. Зөвөр одоо энэ эрүүл амьдралын хэв маягийг балансчлуулах үүднээс бид гурав өнөө шөнө балааг навна. Балагийн нам. За ийм манай хоёр бол ер нь их л юм ботсон сэтсэн л байгаа юм байна. Тэ би мэдэхгүй байгаа. Тэ. Клаб орно. What? тийм үү? Тэрээс гарахгүй байгаадаас яг нэг дотор хүмээ гарч ирэх нь. Тэгээ манай хулан ч бас амар гоё бүжгэлдэг. Бүр 10 жил тахта бүжгийн хамтлагч байсан. Тэгээ маш гоё бүжгэлдэг. За тэгээд та бүхэн бас түүний одоо бүжгийн бичлэгнүүдийг бас мэдэх байхаа. Тэгээ өнөөдөр бүжгэлгүй шүү. Өнөөдөр яг савлах. За сансар савлт хийх юм байна. Тэгээ бид гурав өнөөдөр орой бас гоё клаб орж гоё сэтгэлээ сэргээ гэж бодож байгаа. Тэгээ бас хамгийн зөв хүн дээрээ бас клаб орох гэж байгаа гэдэгт итгэлтэй байна. Окей. За ажилд орох уу та? За тэгээ битээс одоо хийлгэх бэлдсэн юм байна уу? Юу хийх юм бэ? Харин тий юу цэвэрлэж мэвэрлэх хийлгээ. За тэрийг ингэж тэрийг. За хоол хий. За гоё хоол. Одоо чи яг орой хоолыг цаг штэ. 5:42. За гоё нөгөө одоо бидний л манай гэрийн л иддэг хоолыг л хийнэсэ тий. Тэгэхээр той надад туслах юм уу? тийм тэгин Би зааварчлаад той хийх юм. Хийсэн ч байж болно. Аль нь ч байж болно. За окей. Тэгвэл хамт их гоё хийл та. Би зааварчлал. Тэгээ бас хажуу орноос цэвэрлэгээнүүдээ за ойр зүр ядаж шалших байгаа юмнуудаа хийдгээр хийчих битээр бас. За найз нараараа бор гэр орногоо цэвэрлүүлэх юм. Тий. Санаа заалтгүй сайхан. Орой гарахын тулд бас чинь санаад гуруулаа. Тий. Хүүхдээ сайн хараарай. Виз авах юм ба шүү. Тий, виз аавн тий яг үнэ. Окей.
За ямар хоол хийх вэ? За байж би чинь болохоор зэрэг нэг юм онцлогтой шүү дээ. Нөгөө мөчлийн дагуу хоолдог нөгөө амьдрдаг хүн баггүй юу. Тэгэхээр штэ ингээ за манад бас манай хоёр найз маань ирсэн байна. Зочид бас ирсэн байгаа болохоор тойрын мөчлөг дээр тааруулж хоол хий заяа. Мөчлөггүй шүү дээ. За мөчлийн аль үдээр мөчлийн аль үдээр ер нь явж байна одоо за минийх чинь нөгөө яг гоё Одоо минийх ирэх гэж байгаа ш. Тэгэж ингэж одоо 40 нөө. Тийм үү? Зүг үстэй. Үгүй шүү дээ юу яриад байгаа юм бэ? Бүр хайрч бүр яг нөгөө овуляцийн үе дээр овуляци явж байна тий. За овуляци явж байна. 2-7 хоногийн өмнө яг гоё Golden Face дээр яг гоё алдаг үе дээр явж байгаа. Тэрийг мэдгүй байсан чи би үе дээр явж байгаа болохоор манай хоёр шоудна гэдэг байгаа юм биш. Яг нэг ийм үе хаа овуляци. Тэгээ шоудна. Би болохоор зэрэг юугүй нөгөө дуншаад байгаа болохоор яг ийм интроверт зам ерөнхийдөө бас ингээд хөдөлсөн байж байгаа байхгүй. За тэр яг хаа. За тэгвэл овуляци явагдаж байгаа юм чинь манай хоёрын эстроген гэдэг эмэгтэй даавар амар өндөр юм оргилж байгаа үе байгаа маань. Тэгэхээр гоё уургалаг зөв өөх тостой эслэгээр баялаг хоол хүнс идэх хэрэгтэй гэдэг байхгүй. Тэгэхээр зэрэг гоё салмантай гоё pumpkin зутан шүл маягийн бас би бас өөрийнхөө мөчлөгтөд тааруулаад за тэгээд нэг чиний үед жишээ нь яг ямар хоол идэх хэрэгтэй байдیں۔ Стойчуд яг хоо жоохон зөв нүрс устай хоол юм идэх гэсэн. Тэгэхээр би тэгтээ учиргүй нэг гурил будаа идэхгүйгээр зүгээр чихэрлэг төмөс жоохон pumpkin зутан шүл хийгээдчихдэг байхгүй юу. Тэгэхээр аль аль нь хийгээдчих тий. Зутан шүлээгээд тэгээл да. Тэгвэл яг болно шүү дээ. Болно. Окей. Тэгтээ байнга ингэж идэх юм уу? Ер нь бол тэгэл тогтмол ингэж идэх. Тэгэхээр эн чин давхар юу яах юм бэ те? Одоо бидний чи эмгтээчүүдийн ингээ мөчлөгөөс хамаарад бид нарын биеийнхаа арьс, зан характер гэд те ирч хүчгээ бүгд өөр байдаг шүү дээ те. Тэр яг тэрэндээ тохируулаад хоол идчихээр айгуусан тэнцвэрчээд ирнэ гэсэн үг. Тэг нь одоо нөгөө эмгтээ даавруудаа тааруулж тэр даавар юу хүсэж ин тэрийг ингэж хайрлж өгнө гэсэн үг байхгүй юу? Тэгэхээр одоо тойрын үед бол мөчлөгийн үед бол яг овуляц явагдаж байгаа яг тэр голден яг тэр алтан цонхны үе байхгүй. Тэгээ энэ дээр нөгөө эстроген даавраа улам хайрлсан хоол идэх гэсэн. Тэгэнгүүт зорилгочоо одоо жишээлбэл илүү юм зөв өөх тостой уургалаг хоол хүнс идэж бие одоо нөгөө шимт хичээлийн өгнө гэсэн байхгүй. Би болохоор зэрэг ингэж нөгөө миний болохоор зэрэг даавар алдагдах магадaltaй үе шулмын үе гэж би нэрдэг байхгүй. Амархан ингээл стресс гэд байдаг болохоор аль болох юм calming тайвшруулсан тэгээ жоохон зөв нүрс устай тийм хоол идэх гэсэн. Гэхдээ тэр нөгөө нэг прогестерон гэдэг эмгтэй даавраа илүү дэмжин. Хоёр болохоор одоо эстроген даавраа дэмжээд би болохоор прогестерон даавраа дэмжих байхгүй. За хоолъё. За окей. Одоо яаштай ингээ ари хойлоо. Наад усаа буслахын өмнө наа чи өхрийн ясны шүлэнд зутангаа аюул гоё бол. Өхрийн төрөөсөө ясны шүл гэж. Наад цаа хийгээд чи харж байгаа л өөрөө мэдрэмжээрээ. За. Би одоо яг ингээ зогсож байгаа. Өөрийнхөө гэрт. Гэтэ айл хоол их жоохон юу гэдэг шүү дээ. Нөгөө хүний нөгөө эвгүй галзууханд тий сураагүй хоол хичээ зогсохоор сураагүй галтгаа ч юм. Тэгээд өөрийнхөө галтгооч яах. Ер нь гэрд өөрийнхөө галтгоо хийх чи эвгүй байдаг. би одоо бүр ээжиндээ хоол хийж чадхаасан байна ч юм. Уул нь тэнд өсөж төрнсөн хэрнээ одоо яг ээжийн гэрт ороод хоол мол гэрчгээр миний галзуух биш юм шиг санагдаа. Дээрээ би бас энэ үзээгүй юм биш дээрээс. Очиж хоол хийгээгүй амар болсон байна. За ингэчээ заяа. Энийгаа гоё шараад энийгаа болохоор зэрэг за жоохон балмат шүү. Яна энэ хэсгийг хасчаарай. Эч бүр трейлер дээр орно штэ. Яна. За одоо эндээ штэ. За тийм оливын тос байгаа. За оливын тос жоохон хийгээд. За би барыг хийж байгаа юм шүү. За би. Одоо энэ дээр шууд хулгай яаж ирчихэ. Жоохон хулууга зүгээр дөрвөлжил ирчих дараа нь миксерт юм чинь. Тэгэхээр би чихэрлэг төмсийг одоо өдөр болгон биш ч гэсэн яг одоо мөчлийн яг тэр сүүлийн 7 хоног дээр ч юм уу яг одоо энэ эмхтэй даавраа дэмжих зорилготой илүүдэг. Чихэрлэг төмс маань өөрөө энэ прогестерон гэдэг дааврыг буу яг төгс дэмжих хоолсонд ордог байхгүй. Тэгээд хулуу байна. За одоо энийг би air fryer-т хийчихье заяа. За. Тэгээд тэгээд өөр юм хийхгүй сайхан туслал хийж байгаа юм. Тийм туслал энэ air fryer юу нээр амар амар шүү дээ. За ингээ орхичин. За. За энийгээ яаж хорон. За хоёлаа болохоор зэрэг pumpkin зутан шүлөө зүгээр сайхан том хэрчил. Тэгээ яад бол наад чинь ялгаагүй яах юм чинь стандарттай. Pumpkin зутан шүлөө гой луунтай болж болно. Оо тэгэл та. Тэхүү. Тэгээ. За тэгээ. Гэтэ
Ясандэр чи яг үнэтэй хоол иддэг байгаа байхгүй юу? Монголд бол яг эрүүл зүг амьдрах амар үнэтэй. Харин тийм тий. Манай Америкт гайгүй дээ. $1 $2 гэж. Тансаглаар яаж хоол ер нь ялгаагүй л энэ бүгдээрээ л айлууд бүгд л ингэж хоолдог биш юм уу? Манайд нэр үгүй юу? Юу? Нэрээс байх үрчихдээ. Тэгэл би бол гэхдээ ингэт юм аа. Би бол яг хоол хүнсэнд бол яг одоо үнэтэй ч хамаагүй даа шүү дээ. Сайн хүнсэл хэрэглэнэ. Тэггүй тийм үү. Хоол хүнсний чанар чухал л та. Одоо манай Монголын ногоонууд одоо ямар идэг юм бол бас сайн мэдэхгүй шүү дээ. Гол нь идэж сураагүй болохоор бид нар иддэг болохоос шүү. Тэрнээс шүүс гайгүй өстэй. Чи нэг их хэдэн дөрөв байгаа мэдхүү. Мэдхгүй манайх сүлд үхрээ хаваад тэгээд чи яаж ялгаагүй гэж хэлээд байгаа юм. Гүйгүй эрүүл хоолдог айлч хоолдог байлч үхрээ махаа идэх нь ойлгосон. Танаа үхрээ мах идэх юм сте. Энэ баг 19,800 гэж. Нэг л хөрхөө. На нүдэрээ химж. Танаа гэхдээ үхрээ мах идэх юм сте. Идэн. Чи яа уурлаад байгаа юм бэ? Саалма 19,800 нийтлэн над руу уурлаад байна. Өөрөө чи өдөр болгон гадаад хоол иддэг наадах чаа. Өөрсдөө хоол. Чинээс За манай хоёр орж ирж Халуун цаашаа болчихсон тийм. Хөөчи за сургууль нь яасан? За. Ажлан гайгүй юу? Тэс хай сайн уу гэрээ минийхөө? Сайн уу гэрээ? сайн уу гэртээ тавтамаарай. Йоо ямар царилэг юм бэ танаа үү? Сайн уу санаа. Ажил дээр сайн уу? Сараа шоолоо гэж тэгээд харцсан За сургууль нь гайсан аа. Хичээл нь гайсан аа. Гөрөг юм бэ. 2 хоног амар ш. 2 анаатай PlayStation тоглох юм аа тий. Одоо нэгдүгээр анги шүү дээ. Уг одоо бэлтгэл анги. Нэгдүгээр ангид орно намар явж байгаа. Цэцэрлэгтэй хэрнээ давхар нөгөө битэр чи одоо сургуулийн бэлтгэлд яваад байгаа шүү дээ. Би шууд гарлаа. яа та. За. Нөхрүүд нөгөө цог цэвэрлэх байхгүй. Хоёрыг цэвэрлэн гэж боддог. Гүй цогтаа хийдэггүй юм хиймээр байгаа байхгүй одоо. Битэрийг байгаа дээр. Скон дээр цэвэрлэх юм зөндөө. Сконээр хамгийн юм гаргаад. За. Бичгээр аваа хийгээрэй. За баяр. Тэр үнстэй юм үнсдэггүй юм. Архаг болцсон осод нэг тэгдэг. За ба. За бай. Миний оволооч эхэлсэн байх шүү. Ингээл мөчлөгөөр амьдраад ихээр аюугаа сонирхолтой байдаг шүү дээ. Амьдрал үнэн сонирхолтой. Хоёулаа танилцаагүй шүү дээ. Сэнгүү. За. Одоо жишээлбэл би яг ийм үеэрээ одоо кафеныхаа хэрэглээгээ багасгаад багсах уу те? кофе яг сүүлийн 7 хоногт бол ер нь нэмээд халуун ногоо хит их давстай хоол кофегаа багасгаад тэгээ илүү юм тайвшруулах цай ч юм уу. Одоо ногоо цай ургамлын цай одоо ингээд орой унтахтаа уудаг ч юм уу те. Chamomile эсвэл ashwagandhaтай энэ цай маа яг орой тайрах амраадаг. Энэ болохоор жижиг Түрмэрхтэй ингээд мэдээж кофегаа уун штэ. Яг тэр сүүлийн 7 хоног л жоохон багасах хэмжээгээ багасах нь тэгэхгүй болохоор нөгөө улам галзуурлын байдал харагдаад. Өөрөө хүн нь ингээд байж байгаа гоо уугаад ирэхээр бүр л ингээд л адгил юм байна л та. Энэ арай л дүүрэн болох гэдэг. Жоо шүлэн авчих. Шүүгээд. Одоо чи буслаад ирэхээр дэврээд тасчих. Авж байгаа төр төсөлт нь нэмчих болно шүү дээ тий. Юу. Залуу. Миний харта энэ хоёр пингвин. Тэс чи дүүтээ олмоор байна уу? Өнөхөө би Тийм үү? Эцэг чинь гээд хүүхдээ юм уу? үгүй. Миний төсөөдөр. Дүүтээ болох юм уу? Чи тэгж хүссэн юм уу? Эцэг төсөөдрөөрөө тэгж хэлснэ шууд. Чи дүүгүй юм уу? Би дүүгүй. Би дүүтээ. Тэр амар том байхгүй юу? Чиний дүү. Буяа гэд. Буяа чиний. 20 нас. Шүл мөл өтгөө. Одоо харин цэцэрлэгтэй яваад байжгүй бас хоолны туршил нэмэгдээд байна. Ер нь хоолнд муу пики иддэг хүүхдүүдтэй ажиллах хэрэгтэй байдаг шүү дээ. Би бол одоо хүүхдээ хоолол идчихээвэл би бүр баярлаа гэж байна. Яа нэнийг идчихлээ шүү дээ. Би бүр yes гэж байна. Тэрнтэй чи яг юм шиг баярлаа. Тэр чи яг батараанд оруулдаг юм юу гээч? Өлсгөх бай. Тий яг өлсөж жагаад хоол үгтэй. Чиний булчин гараад ер нь.
амар юм шүү. Энэ одоо юу хийж байгаа юм болох вэ? Мах идчихэж байгаа юм болох юм уу? Өндөг. Өндөг идээд. Уурыг идчихэж хүчтэй болж байна те. Тэгээ манай хүүхэд ч одоо жишээ нь ямар хоол идэх вэ? Бодатай шөл. Бодатай шөл гэл. Одоо төшөл бас гоё шүү дээ. Тэгээд яг хуу ногоон айгуу муу. Гэтэ тэгэл яаж иж байгаа Сайн ингээл нугаал янз янзаар. Одоо наагитанд айгуу дуртай өнгө наагит дотор нь би чи нөгөө цагаан өнгийн нөгөө махны өнгөтэй ногоонууд ингээ юучгүй. Машинд хийж нууж хийж өгч мөө гэж. Айгуу хоол гэдэг чээс асуудал шүү тий. Тэгэл явандаа айгуу өлсгөө ирэхэд тэгэл иддэг юм да. Нөгөө хуландаа юу бэлэг дутуу өгсөн байж тээ. Оо. Харин тийм яа сонир юм байна. биш. Оволууд эстроген. Тэгвэл өсөнд яаж нөлөөлөх вэ бас? Үсэн тэгэл Сумс нөлөөлж дайсан байл бид нар батан гараад тий. Тэнгүүд манай холон чинь айгүй гой урт устай яжгаад ийм өстэй болсон тий. Кинонд тоглох гээд одоо тэгээд ургаад юм яхаас байна. ургаад нэг юм болцсон л. Аха. Чи тэгээд угаагаас юу нөөр яаж арчилдаг юм дээ. Мого шалмуу үгээд өдөөд байдаг тий. Үгүй тэгэл гэрээ нөхцөлд өөрөө тэгэл Яачдаг гоо тий. Энэ манай Цэба ингээд салон байгаа. Тэгээ энэ дэр хувийнхны эмчилгээнд яваарай гэд найзтай 5 сая төгрөгийн эрхэм бичиг өгч байгаа. Тэгээ хувийн эмчилгээ аюул нэг тэг энэ дээр шар өнгөөр биччихээ. Тэгээ энэ нөгөө плазыг яг баруун талд ханс вэлгээ отох мэт шигний дор байгаа. Оо nice баярлалаа. Надад бүрс яг хэрэгтэй байсан юм аа. Үсчиг хэр унах уу? Бас унах үедээ унана. Тэгээ би сайхан онцлуулсан байхгүй. Тэгсэн чинь миний нөгөө хуйхны яг дээр булцуу хэсэг жоохон бохирдолтой байна. Булцуу жоохон сулралтай байна. Яг тийм заашгүй ашгүй. Нөгөө буцууг чинь чангална. Окей. Тий. Тэрнээс үүдэлтэй л унжин гэж ойлгоод байгаа. Буцаагаар ургаад байгаа байхгүй. Уул нь бол 1 сард бол бүр 1.5 см ургаад байгаа. Аюу хурдтай ургаад. Тэр цай ургадаг те ер нь. Гэтэ нөгөө талаар нөгөө жоохон бас унах юу явагдаж байгаа. Тэгээс яг онцлуулсан чинь хуйх жоохон асуудалтай байна, бохирдолтой байна гэсэн. Тэгэхээр миний бол гол шалтгаан бол хуйхны булцууг чангалах, бохирдлын ажиллах. Тэгвэл одоо яг зөвөндөө өгсөн юм шүү дээ. Өө ямар гоё юм бэ. За баярлалаа. Өстой хэрэгтэй билэг. Хөөе би ер нь Японоо гарч байгааз. Ямар гарна? Япона. Чинча Япона хөөр гарч байгааз. Жаахан гиск үзээ юм байл хэлээрээ заа. Жаахан гиск үзээ юм байл хэлээрээ заа. Жаахан гиск үзээ юм байл хэлээрээ заа. Энэ яагаад татаад яа. Бивиндэн шингэн огтлолцсноо. Таны эсийг хасаарай. Ойлгосон. Би яг ингэж яах гэдэг. Яг хаснаа гэд ингэж инээж байгаа. энэ нөгөө оруулчихсан шүү дээ. Яг ингэж оруулцдаг байхгүй юу? Урамтай готоох юм аа. Готоог байгаа шүү. Готоо зүгтээ. Тэгэл та. За яшка болио. Нисээ гасан шүү. Таны эсийг хасаарай. Таны эсийг хасан шүү. Энэ нэвтрүүлгээс юу ч үздэг вэ? Рухой постэр сүгэй мэнтан харин найзан нарыг чиндаа. ингээ угаасаар аваад симэрхэн гараа явчихгүй тий. Миний дөө. Ой, ариун чимгээ. Бүх хогоо цэвэрлэнэ гэж. Энэ нөгөө ухаалаг гинэ. Шууд хогоо өөрөө мэдрээд цэвэрлдэг гинэ. Гэсэн чи ерөөсөө анзааруул яваад болдог. Өгөөстэй яг чин сэтгэл өг.
нам би нөгөө нэг ерөөсөө юм цэвэрлэх албагүй байдаг байхгүй ерөөсөө юм цэвэрлэх тийм ёстой гэдэг надад дарамт ерөөсөө байдгүй. Тэгээд айлд яг нэвтрүүлэх дээр тэгээ нэвтрүүлэг дээр маань дарамтлаач гэж. Нэвтрүүлэг дээр маань бол яг би угаасаа ингээд эцэгтэй ажилдаа тусалнаа гэсэн болохоор энэ бол надад ёстой гэдэг үйл дээ. Би бол ёстой юмыг л хийнэ. Ерөөсөө ёсгүй гэвэл хийдэг юм байгаа. Энэ зодтолдог тоглоом юм яадаг тоглоом юм. Зодтолдог. Миний гоо хөдлөхгүй нэ. Өөрийнхөө хөдлөхгүй. Чи одоо хөдлөж ш. Тийм ээ. За одоо яах юм? Ингээд X энэ үеийг тавьж байгаа өнөдөр. Би тэгвэл. Чи нохоо өнгөтэй юм чи нохоо. За тий би нохооны сонгоё. За энэ яах юм бэ одоо? X Тэг. Мөлхөө ингээд. Зүрхтэй уусаа. Анхнаасаа болгоно тооцоолж байхгүй юу? Би мартал тоглоё гэдэг ах чинь өөр Мод тоглоом. байхгүй штэ. Би энийг чинь мэдэхгүй шүү дээ. За одоо энэ нь яах юм? Би нисдэг чи нисдэггүй. Яахаараа? Чи Энчнээс аваад Чи нисдэг би тэгээ нисдэггүй юм уу? чи ийм хоёр юмтай байвал нисэх байхгүй юу? Чи над ягаа өнөөдөр мөргөн. Үхсэн үү? Үгүй. Энэ дээрээ. Над улбиш шар юм дээрээ. За үсрэх юм. Ёо, холттой би тоглох гэж ядаж бай. Тэгэл өөр тавлан тавлаа. Resident Evil 3. PS5. Resident Evil 4. PS5. Энэ хоёр. Resident Evil 4. Хачаа. PS5. Моркан гадаа мөгтэй. Би тэр дээдлэн. чи угаасаа тийм юм чи. Чи угаасаа тийм юм чи гээ. Ари оолоо үдээ. Хоолныхоо дүрсийг авчи. Дараа нь гоё. Харин би энээс л гоё амсмаар. Энээс л гоё амсмаар. За тэгээ. Яна гоо энэ инээж байгаа дүрсийг Яна энэ айгу зөв мост. Чипсийг болов. Гүүн ч хойлоо шүү дээ. Тэгвэл яг наа чинь жоохон өтгөн байвал бас маа нөгөө шүдэн жоох ихчих. Энэ чинь ямар самар гэдэг юм бэ? Самар биш. Анда наа чинь Үр. тийм. Холооны үр байхгүй. Тийм үү? Ямар гоё юм бэ? Би ч уг нь иймэрхүү олон туртай л тахихгүй. Одоо ингээд гоё иччин. Чи ингээд нөгөө мөчлөө чинь гоё дэмжиж чинь гэсэн үг байхгүй. Зөө. Тэгэл ер нь бол яг амттай мэдмээр санагч ин бэн гэвэл уураг дутгаж байна л гэсэн үг. Тэгэхээр уураг. Тийм үү? Тэгээ тулаа. Зөвхөн манай Монголд нэг юм гоё хоолыг бүр амар гоё. Амтрахаар иддэг тийм их надад амар баг тий. Харин тийм яг солонгочч өгөө. Ингэж үн ямар гоё амттай. Би бол бас идүүл бас л нүлэн шүү дээ. Амар идэж шүү дээ. Тэр нь бол. Тийм үү? Тийм шүү дээ. Найс нар нэг идүүлж ингээ амар иддэг байхгүй. Тэгдэг хоо ингээд Хасан шүү гэж. Миний саяны инээдийг хасаарай. За ямарсан. Ямар гоё юм аа. Гэтэ яг нөгөө бид нөгөө хоолныхаа хэмнэлийг нэмэрхүү бид нар чинь угаасаа л цөөн бууз хуушур гэдэг сурцсан болохоор нэг юм юу оруулах гал энийг эрүүл хоол гэдэг байгаа л. Одоо минийэр найзын овуляц явагдаж байгаа болохоор одоо энэ хоол чинь хоёрын тэр эмэгтэй даавруудыг амар гонгож дэмжиж өгнө гэсэн үг байхгүй юу? Тэгж бодоод бас яг өнөөдөр яг ийм хоол бүр яг хиймэр санагдаадсэн юм. За. Амар гоё. Тэгэл шүл салаад гээл гэтээ салаад нь болохоор зэрэг зүгээр л махтай ногоотой тэр нь хоол ээж болно. Тэгэл явчихна. За. Тэгэл би бол айгүй амархан хэлбэр гээл тэгэл бодож идчихэж зүрх. Нэг тэгж хүндрүүлж боддгоо. Харин тийм байна. Харин юм шиг өрөөсөө бодоод байдаг болохоор эрүүл хооллолт, буруу хооллолт гэдэг хэтэрхий хуваа. Тэгэл дэглэнгийн гутсан амар Иддэг хийг маягаас өөрөө олчингуудтай амар ингээд. Тэгэхээр нөгөө иддэг хэм маяг чинь угаасаа ийм болчих юм бол харин тийм ямар ч асуудал болчихно. Гэхдээ би өмнө мөчлийн дагуу хоолсноос хойш нэг юм айгүй том өөрчлөлт явагдсан. Юу вэ гэвэл альч хоолны нэр төрлийг хэтэрхий хасгаа болцсон байхгүй. Одоо макро шимт хичээлээ шүү дээ. Нүүрс суугтаас уурга.
Одоо өмнө нь би 3 жил кето одоо яг ингээ дэглэмийн байдлаар хоолдог байхад банан ч идэж болохгүй, жимс идэж болохгүй. Кето ч жоохон тэр талаараа аягүй хатуу байхгүй. За гурил бодоол уус ярилдаггүй штэ. Тэнгүүд жимс бас идмээр штэ. Тэнгүүд хүн яг ингээд болохгүй гэдэг бодохоор ингээ хориглох мэдрэмж дал тухамсартай авчгаараа улам тэгэл нэг өдөр дэлбэрээ штэ эдгээрээ дэлбэрээл тэгэл дараа нь амар буруутай мэдрэмж авна. Тэгээ буруутай мэдрэмж авахаараа маргааш насна дахиад нөгөө дайт амар сүртэй эхлэв тий. амар сүртэй эхлэн дахиад амар бэлтгэл нөгөө чөтгөрийн тойрог руугаа ороод очиж байгаа байхгүй. Тэгээ энэ нөгөө нэг binge eating cycle чинь яваад идэх. Би чинь бас л энэ cycle-с гарах гэж бас л үйл тамаа цаасан шүү. Одоо олонгууд амар байгаа байхгүй юу? Би бүгдийг нь идэж болно. Би бүгдийг нь идэж чадна. Гол нь аль үе дээрээ идэхүү гэчингүүд миний ингээ сэтгэл санаа амар гоо доктортой болчих байгаа байхгүй юу? Би банан идэнэ. Идэж чадах байхгүй юу? Одоо би бүр тэрэндээ баярлаад байгаа. Яагаад гэвэл Би цагаатлах юм бол бананы янзын идэнэ. янз идэж шүү дээ. Ерөөсөө. За гол нь нөгөө мөчлийн айл үе дээрээ илүү идвэл одоо банан надад нөгөө ашигтай байна, өгөөчтэй байна гэдгээ ойлгоцсон болохоор тэг нөгөө хориглох майндсет чинь өөрөө хүнийг аймаа дарамтанд оруулдаг байхгүй юу. Тэг өөрийгөө ингээд дарамтанд оруулахар чи стресст нь тэгээд чи айгу зовлон байхгүй юу. Тэгээ би ингээд сүүл рүүгээ сэтгэл готрол бараг орсон шүү дээ. Одоо насаараа би ингэж хооллох юм байна. Би одоо насаараа л ингэ кето маягаар хоолж ижил ингээл нэг юм ирүүл ч юм уу те ингээл нэг юм би галбар маань формо барих юм байна гэх юм бол бүр зовлон байгаа байхгүй юу. Тийм шүү дээ. Чи одоо ингээ 20 30 жилийн дараах би амьдралаа төсөөлөхөөр it's not gonna happen байгаа байхгүй юу. Тийм шүү дээ тий. Тэгэнгүүт би жимсээ байж идэг. Тэгэнгүүт кето diet бол яг хуу би үүсгээгүй гэхдээ нөгөө сургалтаараа л бид нар кето байдлаараас хоолно. Тэгвэл бас нүүрс тустай хоол идэнэ. Гол нь аль үедээ яаж тохируулж идэх үү гэдэг л тэр нэг одоо эвлүүлдэг тоглоом шиг байхгүй юу? Пазл эвлүүлж байгаа юм шиг. Тэгэхээр эмэгтэйчүүд биднэрт айгүй олон янзын арга барил тохироод байгаа байхгүй юу? Зөвхөн нэг төрөл биш. Олон янзын хоолны арга барил стратеги мөчлийн дагуу за энэ үдний гачи ингээд явчих. Тэгэхээр ингээд айгүй гоё. Энэ ухаандаа л суралцах нь чухал юм дээ. Тэгэхгүй мэдрээ Өөрөөхөө биеийг бас мэдэрч сураа одоо нэрэ. Тэгэхгүй болохоор зэрэг зөвхөн нэг төрлийн дайет арга барил 2-3 сарын турш ч юм уу ингээл гол зорилго зөвхөн хасах зорилго те 2-3 сарын турш ингээд өөртөө ямар ч нөгөө зөвшөөрлөхгүйгээр 100% дайрчиж штэ. Тэгэнгүүт тэр чин дараа нь дахиад хамар өгчдөг байна. А иймэрхүү яг нэг төрлийн арга барилын хооллолт эрэгтэй бие махбодгой тохирдیں۔ Дааврын хувьд одоо эрэгтэй хүнд нөгөө эрэгтэй хүний бие физиологтой гой тохирдог гэсэн үг. Янз янзын юмд ингэж сардаа хит хувирж хахад хоолнд гэсэн өнөөдөр чиний нанууд чи яа өгөөрөө ягдад баярлага. За чи Камбай. Энэ чинь төлөө чаятага. Тэ. Чая гэж уусдаг. За чоё. Чая. Одоо яг өөрийнх нь гоё үндсэн амт намд. Сая хитрхийх оранж жуус амтдаа мөс нь хайлж байсан байсан болов. Оранж нь илүү амтгтайсан. Тий, оранж жуус айгүй хамтагтаад захгүй. Одоо гоё байна. Одоо яг коктейл жимсэн иддэг үстэй. Идт юм уу? Мэдэн штэ. Оо тийм үү? Тийм үү? Жимэс идэхгүй тоо. Сайн айгу тэнэг юм явцсан шүү. Стай айгу тэнэг. Нэр идэх юм уу? Үгүй идэн штэ. Идэн нэг. Тийм үү? Би амар гоё амттай. Өнөхөө идэхгүй хайцсан шүү дээ. Энийгээ гуруулаа уурж Идэж үзээ та айлаа наадах. Тэгээд дотор нь ястаа тэг хаглаад. Яа таах юм бэ? нэг сэрээ өгдөг. Нөгөө яаж ч л та энийг суртахсныхаа дараа л идчихээ л та. Тэгэл та. Тэгээд суртахчаад Сэрээдэг амсмаар санагдаад хараачаа. Ёроолын гаргаж гаргажаад иддэг. За. Манай арлын Японы ухаантай байгаас. Уунгаа идэнэ. өнөөдөр хулан хайлт халин одноо. Халин одсон. Яг ихний сая гарнаа. Тэ аюунаас яг халан одлоо. Тэгвэл чиний нөгөө нэг YouTube дээр нөгөө гарчиж чинь тэгнэ. Өнөөдөр хулан халин одлоо гэдэг тийм. Хулан халан одлоо. Хайлт орноос гарна гэж. Алидад чойгоноос өвдөв энийг. Өвдөв. Өөчөөд юу За идэх мэж ганцын юунда харамлаад бодлоо бүгдээ. Уянгагийн хүн дээр сүүж уусан тий. Тэ. Яхтай л юм бэл. Чоёл гоё юм бэл.
Аль өгжилт би нэгийг зоож авч амсаадах юм. Чи чавга идэж юу ятаа шүү гав. Чавг өстө үзээгүй шүү дээ. За бичгөө. Бичээд байгаа шүү дээ. Оо миний дөө. Нэвтрүүлэг маань яваад байгаа нэ шүү дээ. Ой юу гоё юм те. Ямар гоё шиг явд юм шүү дээ. Энд ч манай онцлог. Юусе манай хоёр чи ерөөсөө огт явуулах байгаа юм шиг явуулдаг шүү дээ. Ерөөсөө. Хоёр үс Алаа амсан. яач юу? Алаа амсан та. Архийг идэж байна. Ингээд төсөөлөвдөхтэй. Оо ямар гоё юм. Оо. Гоё нөө. Алын. Амар эсвэн мэн үү? Би ийм эсвэн амтан дэгээ дуртай байхгүй юу? Амар гоё мэн. Гоё. Юу амттай мэн. Бити ойлс та. Хүчээр уйлах гэдэг юм шүү дээ. Амар гоё. Ямар гоё юм бэ? Хүүе тоо ямар сони нэрнгээс яриад байгаа юм уу? Ямар гоё шүү дээ. Амар гişүүний юу юм. Яг арх идэж байгаа юм шиг Гоё. байсан. Надад бол таалагдлаа. Зэв амттай мэн. Гэтэ хүүний амсах мэдрэх өөрлөлтөө. Би бол ийм гашуун ийм хэлээд байгаа шүү дээ. Гэтэ Тийм дуртай болохоо. муухай бол биш. Зүгээр амар их яг нөгөө юуны ликорных нь амт нь ингээд айгүйх амтагдчихж байгаа болохоор айгуу цачирдлаа. Таад алах байна уу? Энийг хааглая. Болохгүй. Өвчин. Би бол энийг биш дээ жүүсгүй өөр нь л уумаар юм байна. А тийм байна уу? Дашид бол дарааг онд бас. За тэгвэл жуус гоох уу? Жүүсгүй л ууя. Надад бол жүүстэй Жүүстэй бол тийм чихэрлэг л Эхний чиглэлийн асуулт. За. Бүх зүйл зөв. Энэ азаагаар энэ асуулт ерөөсөө асууламааргүй байгаа юм. Би асуун гэж байна. Чи яг гоё чин сэтгэлээс асуул та. Доктортой асуул та чи. Жинжин магаас Энэ ирээ. одоо хоёр дугаар дараалж за чи өөрөө доктортой асуудах. Харъя. Чи үзэгчд рүүгээ асуугаад байгаа байхгүй юу? Богцоо зүгээр үгээд чи хүнээс асуумаар байгаа байхгүй миний найз за. За. Гэт. Хин асуух. Асуугач. За зүгээр эхний асуулт. яг миний найзын бүх зүйл зүгээр өө. Бүх зүйл зүгээр үү? Вау. Хинч надаас ийм асуулт ойрцд асууж аваагүй юм шүү дээ. Зүгээр. Хэрэгтэй байгаа гэж. Хэрэлтэй те. Зүгээр. Хин намайг зүгээр биш гэж байна. Зүгээр шүү дээ. Зүгээр шүү дээ. За зарим ч юм доктортой асуусныг харлаа. Тэгвэл яг тоглоом болгоод байгаа. Ромаа ми чи өгч юу гэж асуугаад оо. Зирасны асуугач хүмүүдээс зирас нь хэлээ шүү. Харин энд би энэс чи сериосны л хариулт үлээгээд байгаа юм чи. Зүгээр юм байна уу? Үгүй юу. Юу ч хариулах юм чи яашаа авсан юу асуулт. Зүгээр биш гэхээр бас одоо юу мэрчмдээ бид нар бүгдээрээ л нөгөө амьдралаа ингээл өөрөөсдийнхөө ирэхээр зовоол хэцүү юм туулаад явж байгаа штэ. Тэрэн дээр нэг зүгээр биш гэхээр бас одоо туулаад явж байгаа. Тэгээ яг нэг гол нь юм байна л та. Бидэрт нөгөө нэг юм анхдагч чухал хоол гэж яг байд юм. Тэрний юм чухал дөрөв юм байгаа байхгүй юу? Гэр бүлийн харилцаа. Сэтгэл зүйн эрүүл мэнд одоо нөгөө юу spirituality гэдэг юм уу нэг юм сүнслэг оршихуй. Тэгээд санхүү карьер, дасгал хөдөлгөөн гэдэг нэг дөрөв юм л миний хувьд нөгөө дөрвөлэл баланстай явж байгаа юм бол би ер нь айгүй нормал зүгээрээ л гэж хариулдаг байхгүй юу ерөнхийдөө. Тэгээд сая би тэр дөрөв ботсон байхгүй юу? Ямар гоё юм. Тэгээд дөрвийгөө бодоод аль нэг нь бүр хасах руугаа орчих юм бол зүгээр биш л гэсэн үг. Тэрийг заашгүй анхааралтай авч засаж залруулж нөгөө явахгүй бол сэтгэл зүйн эрүүл мэндэд айгүй хүчтэй нөлөөлдөг. Тэгэхээр зэрэг би сая тэр дөрвийгөө бодонгууд дөрвөлээ айгүй ер нь бол аштайхан ингээд 50% та байгаа юм байна гэж бодоод зүгээр штэ гэж байгаа байхгүй. Яг зөв. Тэр бүлд бол нөгөө асуудал бол зөндөө тохиолдсон шүү дээ. Тэгээд өдөртмийн нэг юм хэрүүл мэрүүл тийм юм бол зүгээр хайпиж л шүү дээ. Харилцаа гоё байна. Санхүү карьер дэжгүй байна. Тэгэл тэр энийг дөрвийг л би одоо ингээд яг хянаад нөгөө хянхан цаашаа эндээ ингээд баланслал явахад гэдэг юм шүү дээ. Тийм. Тэгэхээр гайгүй. Яг. Тэгвэл чи санхүүгөө хэрхэн зохицуулдаг вэ? Санхүүгүй юу?
За нэг хит хитэн яг миний өөр яг нэг юм жанжин шугамал байна л да. За одоо ингээ орлого орж ирэн штэ. Ер нь чи барих уу? Гэр бүлийн санхүү үгүй. Тус та. Ер нь бол яа тэ хүү энэ ингээ шууд ярих ч юм уу те. Үгүй нэг тийм тодорхой ш зүгээр Эмхүү дээр бариад эсвэл бол тэгдэг гэл. Яг нөгөө хин нь илүү нөгөө тэр санхугаа атгах гэхээс илүү яг хоёулаа л яг 50-50% таа. Яг л 50-50. Яг бол бид хоёр адилхан гэрээсээ гарлаа, яг адилхан ажиллаа хийдэг. Яг адилхан мөнгө олдог. Яа тэр тал дээрээ 50-50 юм чинь гэртээ орж ирээ ч гэсэн 50-50. Гэр орны ажлыг ч гэсэн бид хоёр хоёулаа л яг адилхан хувааж байна. Хоол ихээр бол яг л адилхан. Заримдаа би ядарсан байвал хөр хоол юм. Тэгэл би биндээ туслаад энэ 50-50 байвал ер нь битэрийн хувьд бол яг болоод дээ. Тэгэхээр санхүү бас яг адилхан. Хүн дээр ер нь бол яг адилхан л. Заавал чи би гэхгүйгээр л ер нь ингээл хоёлаа цуглах ингээд. Тий одоо шилбэл нэг нь юу байвал нэг минийхээ арыг даачдаг ч юм уу. Тэгэнгүүт одоо шилбэл эмгтээчүүд чинь бид нар чинь нөгөө бас нөгөө арт талдаас нөхөр минь байгаа шүү гэдэг нэг юм гоё сейф мэдрэмж авдаг шүү дээ. Тийм мэдрэмж бол авдаг байхад л хангалттай гэж боддог байхгүй. Төгөөд чи нөгөө өөрийнхөө түрүү ярьсан шүү дээ нөгөө надад ийм болж жанжин шугам байгаа гэдэг өөрийнхөө хувийн одоо санхүүгээ барьдаг тэр бас юу байгаа. Хувийн уу? Ер нь аль болох цаашаага хуримтлуулж хатгалах нь л зүг гэж боддог. Ер нь аль орлого орж ирлээ 80% нь ер нь аль нүдэ анаал цааш нь хурах. Тэгэл хадгаламж руу орсон мөчөөс эхлээ би мөнгөхгүй гэж боддог өөрөө. Тэгвэл сайн хурааж хуримтлуулдаг төрлөө юм байна шүү дээ. Тэр гэхдээ хуримтлуулж байгаа нь бас нэг зоригтой байл зүгээр юм шиг л ч дээ. Зүгээр ингээ хураахгүй ингэн тэгнэ гэдэг тэгвэл бас бүр илүү өрчмтэй хураа. Тий, ер нь бол мэдээч нөгөө зорилгууд зөндөө байгаа штэ. Бид чинь гэр бүлийн дурдаа тавьсан зорилгууд байгаа. Одоо ингээ хүүхэд 9 сараас сургуульд орох сургуулийн төлбөрөөс ахуулаад сургуулийн төлбөрөөс ахуулаад цаашаага ер нь эртнээс баг багаар хурааж хуримтлуулсан дээр гэж бодож ер нь юмыг яаж мэдхүү. Ер нь бол дандаа юмыг яаж мэдхүү гэж дандаа бодож заавал ингээл цагийн тулаал нэг асуудал гараад ирэнгүүт яана гэдэг юм шүү дээ. Тэр асуудалтай бэлтгэлтэй л. Одоо нөгөө нөхөртөөгөө яг ингээд эрүүл харилцаатай гэдгээ батлах нэг жишээг яг жишээн дээр ингээ гоё тулгуурлаад яривал. Ийм учраас бит хоёр эрүүл харилцаатай гэдгээ. Гэтэ эхлээд та эрүүл юм уу биш юм уу сонсъё. Токсик байсан үе байгаа штэ. Үе бол байгаа штэ. Токсик моксик эвгүй яг харилцаатай байсан. Бүүн драма болдог уу? Драма чааш тий. Одоо ингэ сериал тий. Нэгдүгээр анги гэдэг шиг. Ингээл нөгөө үнжээ шиг тий. Нэгдүгээр төгсөг юу гэсэн. Би чинь минг дүрэ гараад ирнэ гэж. Энэ Азагийн мингийг чи мэдхүү. Энд чинь Азаач яг минггүй байсан шүү дээ. Тэгээ үнжээ болох гэдэг минг хэл гэсэн шүү дээ. Юу юм бэ? Одоо бид нэр ингэдэм байх заяо. Бид нар ч яг эмгтээчүүд бид нар ерөнхийдөө тухайн одоо энийг юм асуудал гарч ирж шүү дээ тийм ээ. Тэрийг яг тухайн ямар нэм халуун дээр нь л яг шийдэж ярилцаж сан ойлголцоод тэгээ за энэ асуудал шийдэгдсэн үү гэд яг би рүү харж байгаа шийдэгдсэн. Ахиж энийг дараагийн асуудал сөхөж гаргаж ирэхгүй гэдгээ талдаа нөгөө гарын үсгээ зурцгаагаад тархиндаа зурцгаагаад шилжүүлэх хэрэгтэй гэсэн үг. Шилжүүлэх хэрэгтэй. Тэгэхгүй бол шийдэх асуудлаа дуусгаад дараагийн асуудал руу орно. Тэгж дараагийн асуудал. Тэгэхгүй болохоор зэрэг шийдэгдээгүй асуудлыг бид дахиж сөхөж гаргаж ирээд нөгөө галдаар тос гэдэг шиг дахиад өмнөх юмнууд нь гарч ирээд хоримтлуулаад тэгээд тэнчэнээс нөгөө асуудлууд нь гүнзгийрсээр агаал нөгөө хэрүүлэн дипэрч гэлдэг. Тэгээ нөгөө ширэлцэн үс шиг нөгөө зангилааг нь тайлж чадахгүй ингээд аягүй хэцүү ингээд бугалчдаг байхгүй. Тэгэхээр нөгөө тим юм үүсэхгүй тулд нэг асуудал одоо бидний голд нэг юм зураал тэглээд байна штэ ингээд. Тэрийгэл ерөөсөө ямар нэгэн аргаар шийдэх хэрэгтэй. Тэрийг гадагшлуулж тэгээ тэр нь болохоор зэрэг яг нөхөртөөгөө ярилцаад шийдвэрлээд эцэслээд тэгээ ахиж сүхгүй болгоод хоёр талаас тэрийг хүлээн зөвшөөрөөд шилжүүлэх хэрэгтэй. Бүр ингээд явуулах хэрэгтэй гэсэн үг. Тэгэхгүй болохоор зэрэг нөгөө тархин дотор битэд ингээд байлгаа шийдэгдээгүй асуудлыг сөхөөд идэг юм билээ гэж. Өөрөө нэмж оруулж ирээлөө. Тий. Чи дандаа тэгдэг. Чи тэгэхэд яалаа, ингэхэд яалаа гэдэг өмнөх юмас сөхөөл тий. Тэгэнгүүт нөхрүүд болохоор зэрэг чи өнгөрсөн болоод өнгөрсөн юмыг сөхөж яриад байна гэ дахиад эсэргүүцээд байдаг шүү дээ. Болоо тий. Тэгэнгүүт чинь нөгөө нэг яг ясман дээр шийдэгдээгүй л хоёр талаас яг нөгөө
харилцсан за миний буруу байсан байна уучлаарай гэдэг ч юм уу яг асуудлыг бүрэн шийдээгүүлсэн байгаа байхгүй. Тэгж үзээд бит хоёр ямар нэг юм болвол өнгөрсөн байсан ч гэсэн хамаагүй заавал ярилцаж шийддэг. Тэгэхээр бас Асуудлыг бол шийдвэрлэхгүйгээр бол орхидоггүй байх юм шүү дээ. гоё ярилцаа. Заавал сайхан хэр буртгийг арилгаж гоё Цэг тавиад. цэг тавиад гоё сайхан ингээд цэвэрлээд дараачдаа шин асуудалтай амар бэлэн гоё шинээр орох нь байна те. тийм байна. Тэгэхгүй болохоор угаасаа л асуудал дандаа гарч ирнэ шүү дээ. Цаашаа ч гэсэн. Тэгвэл санаад аймаг гоё хамгийн их гоё талархаж исэн ямар үйл явдал байна. Төгшдөө. Зөндөөл байгаа л та. Бүр санаанаас ч гардггүй гэх юм уу. Эсвэл одоо ер нь юунд нэг талархаж явдаг вэ? Айгуу гоё ойлгох сонсдог юм байна. Оо. Би чинь бас л хайпер штэ. Бас л гэдэг юм штэ. Зүгээр яг дайраа те. Тийм тэгэнгүүт санаа болохоор намайгаа бодвол бид ч яг ин ян хоёр ахгүй юу? Хоёр чицүү илүү. Үгүй надаас ах. Хэд. За болохгүй юм уу? За болохгүй гэж дээ юм амар хаа. Тэр нь бол яг хаа. Тийм цаа чи илүү тийм тайван. Асуудал айгүй тайван ханддаг. Ямар нэгэн одоо нэг юм асуудал гарч ирлээ гэх юм бол би ерөөдөө нөхрийгөө за чи ярьчихаа гэдэг байхгүй. Тэгээ цаа чи нэг юм дипломат байдлаар асуудлыг айгуугаа шийдэж өгдөг. Сэтгэл хөдлөлд оролцуулахгүй тийм. Сэтгэл хөдлөлд оролцуулахгүйгээр за нөхцөл байдал юм байна. Айгүй ийм нам өнгө тооноор ярьчдаг байхгүй. Тэрэнд нь би айгүй талархдаг. Миний олон асуудлуудыг тийшээж өгөө. Би чи ерөөсөө тийм юм ярих гэхээс илүү шууд л нөгөө жоохон асгаад байдаг төрөл нөө сэтгэл хөдлөлөөрөө юм шийдгээд байдаг болохоор Гэтэ ерөөдөө дийлэн юм мэдэж үт юм баха бас тий. Харин тэ жоо сэтгэл хөдлөлд авмгаалч гадаад тэ яг тэрэн дээр ч гоё яг энэ тасаг нь жоохон ингэж те Ирчүүд нь байгаа тийм намжааж өгдөг эрэгтэй хүн зүгээр эсэргээр айгүй тайван эмэгтэйд чинь тийм айгүй тийм характертай бас харьцантай бүр ингээд ирчүүд байдаг шүү дээ яг нөгөө тэр юугаа олох яг л өөрөөсөө ер нь айл болох эсрэг хүнтэй хамт байх хэрэгтэй юм шиг байна. Одоо бид нар ингээл дайраал те ингээд сэтгэл хөдлөлөөрөө ингээл одоо энэ альва асуудалд ингээл хандж штэ те. Тэгмээд яг тэрэн шиг өөдөөс нь бас ингээл Астаг бая тэгэл хэцүү болчихно л та тий. хэрвээ санаа одоо ингээд битээр хэрэгэл хийлэхэд би ер нь жоохон нөгөө гал шиг болох нөгөө гал болохоор ингээд тэнгүү манамч надад хайшруулдаг. Тэгжээш нөгөө зөөлөрж байгаа аахгүй зөөлн хатуугаа гэдэг шиг. Уу адилхан асаал ингэх юм бол за тэгэл хоёр шиг ингээл орж ирнэ штэ. Тэрнээс амар. Өө гэхдээ би өөрийгөө тийм амар гэж хэлээгүй шүү. Би ч бас амар зөөлөн штэ. тийм асуудал гарлахад тэгж ерөнхийдөө байдаг. Зарим тохиолдолд тий. Тэгэл би бинийгаа л аягуулсаа нөгөө хүндлэх асуудал юм да. Одоо тэгээ 10 жил гарч чинь тийм хайраа маяа юм бол нэг байхгүй шүү дээ. Харин энийг амар яг гал хэлж халуун шүү. тийм романтик үе чинь тодорхой хугацаанд Тий, эхний 5 жилгээд бай бай штэ. Одоо л архаг ингээд болчингууд чинь нэг тийм байхгүй зүгээр л нөгөө аягүй сайн хүндлэх тий нөгөө өөрийнх нь орон зайг нь олгодог ч юм уу. Илүү би ойлгож ирдэг юм Баг байна. харцаараа ойлголцоод байдсан шүү дээ. Манай хүн чинь бас нэг юм загас шиг том нүдтэй шүү дээ. Бас тэр загас шиг тэр харцны ард яг юу болдгийг би сайн бас мэддэггүй байсан байхгүй өмнө. Яг нэг гомдсон гэхээр үгүй ч юм шиг үгүй байвал ямар юм шиг зүгээр байж лээдэг. За энэ жоохон буруу ярьчлаа шүү. Энэ жоохон буруу ярьчлаа шүү. Тэр нь санааг Бачи ингэж одоо шууд ингээ өмнө нь бол гаднаас нь хараад шууд эсвэл санаа мэддэггүй байсан. Мэддэггүй байсан байхгүй юу? Яг ингээд ууралцсан байгаа байхгүй. Тэгсэн ирнэ яг уурлаагүй юм шиг л харагдаад байдаг. Тэгэнгүүт чинь нүднийх нь одоо тэр харц юу одоо нөгөө юу шууд хүн бол мэддэгдэн штэ. Эвгүй болоод эхэлдэн штэ ингээл. Би бол айгүй амархан штэ. Ярга татдаг гэж хэлсэн. Төв шанаатай ч гэсэн тий. хамгийн юм ашигтай. Хэг яг ярга татдаг гэж хэлдэг. Манайч яг тэгээ байж байгаа байхгүй. Одоо болохоор яг уурлж байгаа үгүйг зүгээр харсны тэр анивчлалтаас баг мэддэг болчтой юм байлаа штэ. Харин тий. Энсгнаас нь би нөхрийнхөө уурлаж байг мэднэ. Аянга мэд дөрөлдөж байна уу? Хатаа бай. Сармосных нь нэг ширхэг дэвэн дотроос би Өөрийнхөө мэднэ. Санаад. Энийг битээ үзээрэй. Битээ дүр нь хэрэггүй юм биш.
Өөрхий. Тэгвэл санааг аюу гоё тийм зөөлөн гэж ойлгож юм зүгөө тий. Бас үгүй аа. Эсвэл гоё. За сүүлд хийзээ гоё хоёр дахь бэбитэйгээ. Тэгээс ер нь юм шүү. Амар зөөлөн байж байгаа яг цагаад болохоор амар хатуу занчнаа гардаг. Тэгээ ер нь ихтэй тийм Үгүй. зөөлөн хүмүүс чинь гэтээ тэр Биш шүү. Гэдэг байхгүй. Чигнээсээ гасан шүү. Яна танаа хэрэг бүү. Үгүй манай нөгөө арслаа. Яасан бэ? Энд чи өөрөө ихэр байхгүй. Минь дитгөө. Тэгэхээр биш эрэгтэй эмэгтэй хүмүүс өөр байдаг байхгүй юу? Тийм шүү дээ. Ихэр ордны эмэгтэйчүүд бол бүр хог ингэж. За бүр орд ярьчлаа манайхаа. Ихрийн орл биш шүү. Энэ яагаад ингэдэг юм болоо? Ихэр ордох яста димидээ те. Тийм үү гэж. Нугаал байдөө дугаал Чи өөрөө юуны ордных юм? би ном. А тийм үү. Ном Ном шүү дээ. ч бас гайгүй шүү дээ. Санаж юуны орд гинэ? Цаа чин загас. Загас. Тэгээ загас шиг том нүдтэй юм шүү. Ингээ нүдэ амивчдаг. Аа тийм шүү дээ. За хэлээ. Гэтэ загас тун сайн юу явах хаа. Манайхаа гэж жоохон астрологийн болон те. Нэг юу болгон дэр нэг орд бол яригдж яваад байдаг. Ихрийн орд. Үхэр ихэр хоёр штэ тэр. Урдлынх нь үү ий үсэг хоёр л өөр. Тэгэнгүүт одоо ингээл таарч ингээл гоё олон жил болчлаа те. Ингээл анх хол ингээл драматай хоёр жоохон хүүхдүүд байж байгаа л ээж аа болоод одоо ингээл бас архаг аав ээж болцсон те. Ер нь бол хосууд дундаа ер нь ингээл 10 гаруй жил гэдэг чинь ер нь бас нэг гоё хоорондоо ойлголцдог хугацаа штэ. Тэнгүүд тэгэл ямар ч хүмүүс нэг бие биедээ буулт хийдэг, нэг нэг ойлгодог, мэддэг, мэдэрдэг л болчдөг юм байна л да те. Яг зөвхөн тэр хувь хүн гэхээсээ ч илүү хоорондоо гоё ойлголцоод те. Буулт хийх бас их зүг шүү. Дөө нэг юм би бол яг санаад одоо ингэж хэлдэм битээр гэр бүл дотор эгогоо л дараарай гэж. Афоризм. Үй арай чи найз дотроо ээг уул дараарай. Нэ Ээг нь манай хайр штэ гэж. Тата. Ста нэг ч өстө наач гоё үг байна. Янз Тийм ээ нөө. Би сая л яг бодлоо. манай тат би бас гоё тийм байна уу? тийм үү. Сая яг орж ирлээ тийм. Тийм. Одоо гэр бүлийн харилцаан дотор Эего эего гэдэг. байгаад ер нь хэрэггүй байхгүй юу? Тийм штэ, яг тэрэндээ болоод би уучлахгүй ингээл гидгээд явах шаардлага байхгүй. Тийм штэ. Үнэхээр би буруу юм хийсэн бол заавчлаарай хөө гэл тэгэл. Тийм. Бусдууд бол яг уу тэгэл эго хүн болго эготой штэ. Гарах үедээ гаргана. Тийм. Тэгээ яг аль үедээ гарах уу гэдэг чинь бас учиртай. Тийм штэ. А тэгээ гэр бүлийн яг тэр гой нандин харилцаад эхнэр нөхөр хоёр бие биендээ эго гаргаад хэрэггүй байхгүй ч ямар ч хэрэггүй зүйл шүү дээ. Зөв зөв зөв. Тэгэл би яг хэлдэг. No ego in this house. Окей. За тэгвэл My homo. тэгвэл ер нь найзын хайраа яаж илэрхийлдэг вэ? Нөхрөөс жоохон салгаад. Одоо нөгөө яг бестүүд бол байгаа штэ. Уулзалтахгүй үеуд бас зөндөө байдаг. Гэтэ эдийн нөгөө уулзалтахгүй үеийн их хоорондоо нэг байнга ярьдгүй ч гэсэн яг ингээл уулзахаараа яг л өчигдөрхөн салсан юм шиг л юм одоо байдаг. А тэрнээс гадна нөгөө багасаа ингээ олон жил найзалчаар өөрөөс нөгөө би биенийхээ нөгөө багын яг тэр нөгөө нэг төрх юугаараа л үлдсэн байдаг болохоор яг ингээд нөгөө өөрөөрөө байж чаддаг гэх юм уу. Би сая буруу хариулсан уу? Шал Үгүй штэ зөв штэ. Бурууч байсан чинэл болгон. Гэтэ би бас жоохон бас тэгж боддог заяа. Юу гэж? Одоо ингээд найзын хайраа яаж илэрхийлэх гэдэг дээр чинь өмнө уянгаа ч юм аягүй тодорхой гэсэн штэ. Бэлэг өгч гэж мэгэл те. Хэлдэг штэ. Тэнгүүд би ингээд яг тэр асуултаа ингээд хүмүүсээс асуугаад байгаа хэрнээ өөрөө яг би юу гэж хариулахаа илүү мэдэхгүй байсан байхгүй юу. Би одоо жишээ найзын хайраа яаж илэрхийлтий ингээд бодохоор ерөөс илэрхийлдэг юм болоо гэж бодох шиг заяа. Мэдгүй байсан байхгүй. А гэхдээ нөгөө нэг сая яг хулангийн хэлснээр нөгөө хизээд уулцсан яг л нөгөө тэр одоо юугаараа одоо чинь ингээ хөндөрж мөндөрөөл те нэг тийм юу байхгүй
одоо тэр хүн миний нөгөө зүрхэнд эзлэх байр суурь ерөөсөө огт алдаагүй байх гэсэн үг байхгүй яг нөгөө тэр хүнийг байсан байранд л зүрхэндээ хадгалдаг уулзааг уудсан байсан ч бай яасан ч бай тэр хүний орон зайг нь хэвээр нь хадгалаад эргээд уулзахдаа яг л өчтөр салаад явсан юм шиг энэ мэдрэмжийг нөгөө хүндээ өгж байгаа манаас миний хайр юм болов гэж би бас аягүй санал нийлээ. Найзлагчийн хайр гэдэг чинь үнэн л байх хэрэгтэй байхгүй юу? Бид ямар ч цаг үед хэцүү үе тохиолдсон, happy үе тохиолдсон үнэнгээрээ л байх. Тэгээд нэгнийх нь нуруу далдрангуут яг л бат арын ингээл хамгаалаад хайрлал байж байгаа. Өөр чихэнд ингээл хүн амьтан танаас чинь ийм тимш гэхэд л яг хамгаалал байж байгаа ч юм уу. Энэ чинь л ер нь хайр илэрхийлж байна л тийштэй. Зүгээр л өөрийнхөө хараал хэлмээр байвал хэлнэ. Тэрийг нөгөөдөл нь зүгээр хүлээж авдаг. Тэр чинь ингээд бид найз нөхдүүд чинь хоорондоо уулзалтаар нэг бас стрессийг тайлж байгаа байхгүй. Тийш. Нэгнийгаа шүүх тэ доромжлох бол тэр бол байж болохгүй зүгээр шүүх тэ зүгээр л байгаагаар нь хайрлах тэр хүн стрессээ гаргаад хараалаа урсгах чинь хамаагүй тэрийг өөрөөхөө л байж гин гэдэг чинь үнэнгээрээ байна гэдэг чинь байхгүй. Тэгвэл ингээл найзлаад байгаа хэрнээ одоо хажууд нь бие байраа хитрхи ингээл nice байгаа. Өөрөө контролтой ийм байгаа даа. Контролд бол нэг тийм жоохон ийм дарамт мэдэрхэл юм бол за та ер нь яагаад байна? Vibe energy харахгүй байна уу гэдэг аахгүй. Өөрөөрөө байж чадахгүй байна гэдэг чинь л тэр цаашаага тэр нөхөрлөл үргэлжилж гүнзгийрэхэд хэцүү болно л та тий. Яг би бас яг ингэ бодонгот ингээд найзуудаа дандаа байгаар нүлээж авдаг байгаа байхгүй юу. Тэснэ мангар тэнийг одоо яад чи ингээд босоод ингээд таарлахгүй бол за энэ яг энэ удаа л ингэсэн байх. Доторх нь мэдж байгаа ч юм уу тий. За энэ дээр жоохон юу гэж гаргачлаа. Энэ дээр жоохон буруу гэж ярьчлаа гэдэг ч юм уу. Яг тэрийн дандаа ерөөсө буруу шахахгүйгээр дандаа байгаар нүлээж аваад ман за ингэ тийм дөө гэдэг таахгүй тий. За дага нэг ингээ байж гэдэг ч юм уу. Энд чинь бас өөр хайр байгаа байхгүй юу. Тэгвэл ингээд тий уралдаа нөгөө заавал өөрчлөхгүй ийм байх хэрэгтэй, тийм байх хэрэгтэй байл тий. Нэг юм цэнзүүр тогтоохгүй л тий. Яг түрүүний хэлдэг чинь аим гоо тийм стрессгүй баймаар байгаа байхгүй юу. Бид нар хангалттай л тэгэл өөр бай орчинд очиж штэ тий. Тэгэл яг бие контролдох үе ирнэ тий. Тэр үед ингээд байгаад байна гэж байхгүй ш дураараа. Харин тий. Танилуд бол зөндөө байгаа штэ. Тэгээ яг ийм бестүүд чинь бол бас цөөхөн байхгүй юу? Яг үндэ гарын 5%-аас цөөхөн л одоо байгаа штэ. Тэгэл ямар ч үед уулзаагүй утсан ч гэсэн уулзгаад яг л нэг зангаараа байдаг. Хамгийн гоё тий. Тэгэл жаргал зовлонгоо нэг сайхан уудалж ярьж агаал. Тэрнээс бол нэг шүүх ямар ч тийм юм байхгүй. Тэ шүүмжлэг яах мах тэрээс бүгдээрээ л өөрөөсдийнхөө асуудлыг үүрээ явна. Өөрөөсдийнхөө цаг хугацаанд амьдраад тэ явж байгаа шүү дээ. Одоо ингээл хүн болго өөр цаг хугацаагаар амьдардаг гэж байна шүү дээ. Магадгүй төгсөнгүүтээ амжилт олоод ар гэртээ олоод ингээл явцсан хүмүүс байна те. Эсвэл ингээл хүн хүний унаж босох ингээд цикл цаг хугацаа чи өөр үед биенийхээ өөр цаг мөчлөг дээр таарж байгаа шүү дээ. Тэгэнгүүт яг өнөөдөр ингээд сайн явж байгаагаараа энхэн зурмуу явж байгаа нэгнээсээ өөрийгөө илүү байна гэж бодоод ч юм уу те. Эсвэл өөрөө л нэг жоохон ингээд хэцүү байх үедээ те заавал ингээд сайн яваа нэгэндээ хатаархах ч юм уу тийм юм байхгүй бид нар бүгд өөрөөсөө цаг хугацаагаар амьдарч байгаа надад чи энэ зүйл тохиолдож болно эсвэл ийм зүйл надад тохиолдох ойлгомжтой гэдэг үднэс ингээд яг юу яагаад тэгэх юм бол яг нөгөө нэг шүүмжлэх шүүх мөх асуудлаас гарч ирэх нь илүү багасах юм шиг зарим хүмүүс одоо чинь нэгдэж штэ те одоо жишээ нь үзэл бодлын хувьд айгүй өөр үед байдаг шүү дээ. Одоо чинь миний ингээл 10 жилдээ ч юм за эсвэл нэг 20 эцтэйдээ бодож исэн бодол маань тухайн үед надад амар зөвл санагдчихсан. Би яг тэр бодлороо ингээл бусдтай харьцдаг байсан бол 30 гараал ирэнгүүт тэр бодол маань өөрөө надад амар буруу санагддаг болцсон ч байдаг шүү дээ. Тэгэхээр хүн өөрийнхөө бодлыг хүртэл буруу гэж санагдаж болж байхад нэгнийхээ үзэл бодлыг бас шууд буруу гэж бодож болохгүй юм байлээ л дээ. За манай тэгвэл найзууд нь хэр одоо чиний амьдрал байр суурь эзэлдэг вэ? Оо тийм үү? Ой бажа. Миний дуусгаад гэсэн. Just a minute. Би бүр уугаад бас энэ найз нь зүгээр нөгөө жуус гүүр хийж. Тэгээ. Нэг мөсөгчтэй. Энэ яг юм айгүй яг өөр нэг юм инээлт явагдаад байгаа шүү. Тагийн миний найз ууц юм уу? Таг чи энэ шүү дээ. Хойж гоё сэтгэл хөдлөлөд уучлаа ш таараа. Гоё юм гоё. Одоо хэдүүлээ гоё шоу удаа. Одоо хэдүүлээ чи клаб орно. За асуулт юу байлаа?
найз гэдэг ер нь чиний хувьд ямар хөө байр суурь эзлэх вэ ер нь? Мэдээч чухал байр суурь эзлэн штэ. Ер нь бол айгүй чухал байр суурь эзлэн гэж бодож байна. Гэхдээ circle гэж яриад байгаа ш тэр юугаа өөрийнхөө одоо тэр хүрээний найз гэдэг жижигхэн байлгах нь хамгийн зөв. Чанартай хэрнээ жижигхэн. Тийм үү? Хүн болгонтэй найз хүн бол хинээш найз шүү дээ биш гэдэг бас ортой шүү. Хүн болгоныг л бэби найзаа гээл те. Яг л дотны яг цөөхөн тооны идтэл үнэнч байдаг. Тэгэл тэднэртэйгээ circle жижигхэн тэгэл чанартай найзууд нь бүр яг л адилхан бие биедээ үнэнч гоо чанартай байна гэх юм уу? Тийм байдаг болохоро тэрийгээ илүү аюу чухалчилж бас үздэг. Тэгээ найзуудыгаа амар хүндлэн хичнээн муудалцсан ч гэсэн үгийн мухагаар хэлж одоо хүний гомдоож юусоо болохгүй. Үг гэдэг чинь амар хүчтэй очдог. Юу хэлэх үү гэдгээ аюу сайн боддог багт. Ялангуяа best friend найз та. Эвлэрэх зай үлдээ гэдэг. Заавал үлдээн. Тэгээ хизээш найз нөхдөөдийн хооронд муулж байгаа бол тэр үр хүүхэд тэр үнэнч зүйл рүү нь юусоо дайрч тавьчих юусоо болохгүй. Хэрвээ тэхэл юм бол новштэй. Одоо яг тийм аюу чухал байхгүй юу? Чи өөрөө бас хэр чанартай өөрөө хэр үнэн хүн те. Тэр тоолонгоор бас ингээд найзтай болох үнэнч гоё найзтай болдог байх гэж бодоод байгаа байхгүй юу? Тэгвэл чи өөрөө амар сонирн байж яснаа те. Тийм штэ. Бусдаас өгсөд аа те. Гэтэ ийм л найз бол биш гэдэг. Яг өөрөө сайн найз юм уу үгүй юм уу гэдэг нь бас юм те. Наа чи хараад байдаг. Тэ. Өөртөө л өгжиж нөгөө аавна гэдэг шиг л байхгүй тий. За одоо ингээл чамааг одоо жишээ нь ингээл нөгөө нэг ярах татах гэж багт чинь заяа. Ер нь яг үйтсэн яг татах байх тэр торгон агшинд ер нь санаа чамааг одоо яаж ингэж аргадаж тайвшруулж ингэж юу яадаг вэ? Ер нь ямар арга хэрэгжилж яг чамааг эргүүл олж авч байна. Тэр татгандалтаас. Тэр нөө яруу татаг хийгээд байдаг үе чи одоо нөө миний мөчлөгөөрөө би өөрөө тодорхойлдог болсон шүү дээ. Энэ нь бол нөгөө яагаад байгаагаа мэдэхгүй зүгээр орилж гашгачаал тэгэнгүүт нөгөө тэрийг одоо манаа нөхөрл намайг илаашруулж тайвшруулах нь үүрэг гээл нэг юм бас нэг нөхөртөө нэг юм дарамт өчтөг юм. Тэр бас буруу байгаа байхгүй юу? Эхлээд би өөрийгөө яагаад байгаагаа мэдэх ёстой юм байна. Миний ууралж байгааг та. Чадчихгүй гэдэг. Одоо болохоор зэрэг би тэхээсээ илүүтэйгээр нөгөө яруу татах зам маань яг эхлэх гээд байна шүү. Одоо нөгөө мөчлөгөөрөө л ер нь ярьдаг бол. Өөрөө анхааруулж сэрэмжлүүлээ. Наан анхааруулаа за яг миний яруу татах хийдэг. Шулмын үе маань эхэлж байна шүү. Мөчлөгийн тэр үе маань эхэлж байна шүү. Тэгэхээр цаашла одоо үүнээс цаашаага ямар нэгэн асуудал би яруу татах хийх магадлал маань 50% өснө гэд урьдчилан заавал хэлчихсэн. Миний цааш дандаа сэтгэл зүйн яриад болчихдог юм биш үү? Тэгэнгүүт нөгөө урьдчилан би тэгэнгүүт тэр дараа нь би одоо ярах татгаа хийн штэ. Өөрөө мэдлэхгүй. Тэгэхээр нөгөө тэгтээ яг би мэдээж хийчихэн штэ. Тэгээ ярах татгаа хийнгүүт шалахгүй юм дуулж мурлаа лоо. Тийм тэгэнгүүт манай шууд ойлгоол нөгөө агуугаа тайвшруулна. Ажлаас эрт ирнэ. Тэ? Одоо guys night хийдэг байсан бол үгүй шууд гэртээ тараа шууд ирнэ. Яад за эхнэр ийм мөчлөгийн ийм үе дээрээ байна. Системчтэй. И систем яа гоё. 10 жилийн дараа final системчтэй. Тэгэнгүүт нөгөө за хоолыг хийгээд өгчий. Гэртээ хоолоо хийхгүй амарж байгаарай. Би орж ирээд зүгээр махаал гаргачих. Тэгэл тэр нь тийм юмд л би юу ярга татах хийх вэ? Чи ингээ гівтэй байж штэ. Үнэ. Ингээд нөгөө нэг юм нэг өсөндөө ингэсэн юм ба штэ. Энэ хүн чинь ингээд урьдчилан ингээд сэрэмжлүүлчих болохоор цагаагаар минь ноцтой мэдээ гэж тий. 100 хойноос ашиглах гэж байгаа тул та бүхэн өрхөө яана гэдэг шиг нөгөө нэг нөхөртөө ер нь бол мэдгчээ. Тэнгүүт нөхөр өөрөө за эхнэр одоо ер нь бас эмзэг ааштай болж мэднэг өөрөө уурыг хүргэх юм хийхгүй байх нь шүү дээ сайхан. Тэ бас тэгж болж байна. За жинхнээс одоо чинь зүгээр яг ууралцлаа гэж үтэй. За хоёр жоо үйл ойлголцол болоод ууралцлаа гэж үтэй. Тэнгүүд ер нь бол санаа яаж үүдсч мөчлөгтэй хамаарахгүйгээр тий. Тэгэхээр болох юм бол яг ингээд хараад ерөөсөн мөчлөг байхгүй гэж бодъё л даа. Тэр одоо юу болоод яаж тайвшруулах вэ? Тий. Яг олон бас яг мөчлөгөөс шалтгааллахгүй бас өөрөлдөл юм байгаа зү. Мөчлөгтэй бас уурлахгүй лээ. байна. Мэдхгүй. Тэр үеийн тэнгэрл мэдсэн шүү дээ. Ер нь одоо мөчлөг таараг болгоод найз шүү дээ. Мэдэгчгүй байна.
Тэр үед уурлал манай нөхөр яах вэ? Тий, ааха. Яг жигнээс уурсан тохиолдолд Яруу татах хийвэл би бүр яруу татах хийх байхгүй. Бүх эмгтэй ч Гал асах юм бол бүр асах байхгүй юу? Ер нь бол тийм. Би өөдөөс чинь тэгэхээр шууд ус гойжулчих чинь. Тэгээ өөдөөс ингээл чи юу даа ингээл босгол юм бол би хизээч ингэхгүй. улам тэрдэг тий. Улам чи яах ингээд. Үцгөө байна. Ой үзээ ой. Гэл ихлэн штэ ер нь. Миний ингэдэг хутг хаа байна. Хутг хаана. Яна. Хутг сэлэм. За энэ их хавч. Өшөө идэр чи хутган руугаа ордог болсон юм байна. Ой яана. Ер нь хасна үзээтэй байв шүү манайхаа одоо голон хүмүүс үзэн шүү. Хороодоор би ганцаа бас хүний нэгдэг шиг юм байна. Дахиад инээн үү гэж. Би хизээч гэж инээдгүй л байхгүй. Одоо манай хүний яг миний бүр ингээд энэ дотор орцсон байсан юм аахгүй. Огт ууралт нөгөө тайван байдаг хүн чинь гинт нөгөө хаанаас ч юм амар характер гарч ирж штэ зүгээр каал усж байгаа юм чи. Тэр үед л би өстө яг брим болж байсан. Тэгэхээр бас нөгөө нэг зарим тохиолдолд бас эмэгтэйчүүд бид ч нөгөө эрчүүдийнхаа уурыг бас нэлээд бас өрдчихөд байдаг үе бий тий. Энэ өстө гоё юм аа. Өөртөө итгэлгүй одоо болдог үе мүү байна уу танд? Оо байна. Яа тийм бэ л үү дээ гэж. Амар байна штэ юу. Би одоо хүмүүс супер гэж боддог юм уу? Тэр чамаач одоо Бидний өдөр супер. No. Яасан зураглаач миний нэрэлгч яасан. Гороод ингэ нэрээ харж ярив. Яриад байгаа. Өөртөө хаана итгэлгүй болсон бэ? тий. Өөртөө Ер нь ямар үед өөртөө итгэлгүй болдог вэ? Тэгээ энэ үчид хэлэхэд лайк, subscribe дараач та нар. Үзэгчдтэйгээ яриад ихсэнтэй гэдэг. итгэлгүй болохгүй зөндөл байгаа штэ. Зөндөл байгаа штэ. Чи яка энийг Тэгээд суур яг чигнээсээ шүү. Итгэл болсон. Яриг харж яриг гэдгсэн танаа найрлууч. зөндөө байгаа. Би яг угаасаа дотроо нөгөө нэг ингээд өөртөө итгэлгүй болохгүй байна. Тэгээ заримдаа одоо ингээд одоо за би чамаас асуу заяа. Чи одоо бүр аймаг дагагчтай хүн штэ. Нэг 200 үйдэн дагагчтай, дагагчтай. Бүгд Вьетнам. Худалдаад авсан Одоо жишээлбэл чамд оромжлох юмнаас зөндөө гарна тийм үү ингээл. Тийм дээр Янзын доромжлол. унахгүй гэж бас байхгүй. Одоо ингээл хүмүүс ингээл чамааг огт мэдхгүй, чиний үн цэнийг мэдхгүй гинт ингээл амар муухай доромжлол гэр бүлийн чинь хүртэл доромжлол орж ирэхээр өөртөө итгэлгүй болохгүй байна. Тэгээ би ч өөрөө баг байхдаа бас айгуу даруухан охин байсан шүү дээ. Ер нь бол айгуу хичээл мэлтэй сайн. Тийм шүү дээ. Буулыг дүртчихсэн тий. Амар ганцаарддаг байсан болохоор ш тэр юм уу ер нь нэг тийм өөртөө айгуу итгэлгүй байх үе бол зөндөө байдаг байхгүй юу. Тэгэхээр байгаа. Бүгдээрэнд нь байгаа. Итгэлгүй зөндөө байгаа. Тэгээд одоо жишээ нь ингээд гадаа төрхийнхөө хувьд ч юм өөртөө итгэлгүй мэтгэлгүй болох уу юм уу? Чинь төрж мөрсний дараа ч юм уу эсвэл тэгэж өөртөө итгэлгүй болж мэлсүү байна уу? Байгаа. Байлгүй яах вэ? За тэгээд чүүл чи ингээд яг өөртөө итгэлгүйгээр ингээд мэдрэн штэ тэ өөрийгөө жоох ихэнч биш. Би ч ер нь яа юм байна даа гэж бодсон үедээ яаж гоё эргэж гоё сэргэж ийн тэгвэл. Мацаг барьдаг. Хоо. Шууд харилцсан. Тэгэхээр яах вэ? Итгэл орд юм. За манайхаа энэ биш үү аюу юм сонин юм тийм спиричуал төвшний гэх юм уу зүгээр нэг мацагтаа биш энэ аюу гоё юм болдог байхгүй юу. За шууд даган дуурайж ерөөсө болохгүй юм барьж болно болохгүй гэсэн зөндөө байдаг байгаа. Окей. За зүгээр ингэдэг юм. Би ингээд яг тийм down as hell гэдэг мэдрэмж аваад ирэхээрээ усан мацаг барьдаг байхгүй юу. 72 цагийн мацаг ч юм уу. Ямар ч гэсэн ямар нэгэн мацаг барьдаг. Энэ ингээд мацаг барихаараа сонин юм нэг юм өөрөө өөрийнхөө далд тухамсартайгаа холбогддог гэх юм уу. Энэ яг барьж үтсэн хүмүүс яг л мэдэрсэн хүн л яг мэднэ. Одоо ингээд өөрөө өөртөө айгу ярилцдаг. Мацаг барьчихаар дотоод хүний та дуу хоолойг бол сонсгоно шүү дээ. Одоо ингээд айгу сонио гаднаас ингээ хоол орж ирэхгүй ходоод ч ингээ хоол мол задлахгүй ч юм уу ингээ процент яг туга унтарчиж штэ. Тэгэнгүүт би махад өөрийнхөө цэвэрлэгээний түвшин рүү орчдөг байхгүй. Эсийн эсүүдээ цэвэрлдэг гэж байна те. Тэр үед тарих аим сэргэг болдог байхгүй. Тархины допамин тэгээ тархины эсүүд аягүй сэргдэг. Тэгээ тэр процедур донд
өөр өөртөө авах ярилцдаг. Тэгээ нэг юм компьютерийг рестарт хийхээр нэг юм гоё шин мэдрэмж авдаг шүү дээ. Яг тэрэн шиг бие махбод чинь рестарт хийж байгаа мэдрэмж авдаг байхгүй юу? Тэгэнгүүт нэг тийм цаанаасаа яагаад чинь би нэг шинжлэгдэж чинь нэг юм new me жоохон ч гэсэн ядахнаа миний эд эс маань нэг шинжлэгдэж чинь гэдэг мэдрэмжээрээ өөртөө итгэл маань ингээд буцаад эргээд ирдэг. Гоё нэг одоо яг шинээр эхэлж байгаа юм шиг тэр гоё нэг. Тэгээ бас нэг жоохон юм сүнслэг оршихуй жоохон сэрэгдэн юм шиг санагдсан. Одоо ялангуяа 3 нэг ялах шалахгүй юм тоохоо болоод гоё. 3 ба түүнээс дээш цагийн өдрийн заяа 3 өдрийн одоо тэр 96 цагийн мацгийг ингээд барьсны ар дээр би айгүй тийм спиричуал болсон шүү дээ. Айгүй сонирхолтой. Юмны айгүй гүн ухаан хаанаас ч мэдгүй амар философик болсон байсан. Тийш дээ. Уусаа гэдэг чинь тийм байдаг хүн юу тохиолдох бол. Тэр чинь болохоор сэтгэл бүр гутрал руугаа яваад орчих байх л та. Бүр ингээд амьдрал бүр утгагүй болоод өдөр болгон сэрэгтэл бие махбод энерггүй ингээд байнгын өөртөө итгэлгүй гутран байдалд орчих юм бол за окей. Ер нь бол жоохон мэрэгжлийн хүн рүү хандсан л дээр өөртөө нэг ажиллах хэрэгтэй байна. Тогтмол биш шүү дээ. Сүнслэг ертөнцтэйгөө амьдардаг хүн өөрөөр яах вэ? Бүр гоё болох юм шүү. Бүр гоё болох юм шүү. Өөртөө. Тэгээ сайн минь санааг нь бол ойлгосон тийм ээ. Яг тийм үе байдیں۔ Яг үнэхээр бүр амар яг гинт ингээд даун болдог тийм. Өөрийгөө толинд харахаас ч дургу үрдэг тийм үе байгаа. Тэгэнгүүт миний ганц буст авдаг, богино хугацаанд буст авдаг арга нь мацаг байдаг байхгүй юу? Наа чи гэдэг бас гоё арга уу. Бусдаар бол одоо ер нь тэгээд яаж шүү дээ өлсгийг төвчиж чадж байгаа хүн бүхнийг төвчиж чаднаа гэж байна шүү дээ. Одоо бол юу мацаг би энэ гоё уугаа байж байна. Чиний хулангийн мөрөөдөл юу вэ? Мөрөөдөл үү? Вау. Нэг гоё хотоос зайдуу газар заяа. Ер нь бол гоё цэвэр агаартай газар. Өөрөн гисэн гоё юм хаустай. Тэгээд хаусныхаа тэр гоё юм гаражны хэсгийг гоё жим болгоод. За. Яг тэ энэ чинь миний мөрөөдөл шүү дээ. Яг өөрийнхөө хүснээр гоё жим барина заяа. Тэгэл тэр дотроо хүснээрээ гоё тасгал хөдөлгөөнөө хийгээд хүснээрээ гоё амьдрах. Тэгээ өөрийн гисэн хөөрхөн жижигхэн гоё фармтай ч юм уу. Амар гоё сэтгэлийн амар амгалан гоё амьд. Тэгээ маш гоё цэвэршилтийг даван туулъя. Цэвэршилтийг маш амжилттай гоё даван туулаа ард нь гараасаа гэж мөрөөдөж байна. Миний мөрөөдөл ч гэсэндээ яг ингээд мөрөөдөл гэж бодохоор би яана би ч мөрөөдөлгүй хүн юм болов гэж айвуух боддог байсан. Тэгэл бичээлсэн өстө ном бичнэ өстө ингэн тэгин ийм ч юм хийн бүтээн гэл тэгэл тэгэнгүүт тэр нь яг мөрөөдөл юм уу гэж бодоход яг эцсийн дүндээ тэгэл нэг гоё амар амгалан гоё ингээл нэг хөрхэн жижигэн байшинтай тэгэл гадаа нь гоё мод тариал тэгэл гоё галан дэргэд сайхан тэгэл гоё пян сонсоол ингээл яа наачаас гоё шат ч юм уу те эсвэл гоё нэг юм шүлэг бичээд ч юм уу ингээл нэг суугаал нэг ингээл нэг тайван нэг юм яарах юмгүй нэг тийм сандрах юмгүй дарамтгүй те яана өр зээл баримтгүй шээ тэр яана гэл тийм юм байхгүй тэгээ тэгсэн хэрнээ өнгөрсөн амьдралдаа гоё тийм бахархал дүүрэн те дурсамж дүүрэн тэгээ бараг маргааш өгсөн ч би хангалттай сайхан амьдрцсан дөө гэж бодож байгаа тэр нэгэн хөгшин эмэгтэйг л мөрөөдөж байна. Харамсгааргүй сайхан амьдрчин л гоё те дараа нь тэгдэг байж гэж бодож өөр аяг хэцүү байхгүй. Тэгэхээр нөхөртөөгөө хоёулаа хамт ингээд эмээ өвөө болцсон. Тэгээ гоо тайван газар ингээ өөрсдийнхөө ирэхээр өөртөө ирэх чөлөөгөөр гоё амьдрах чинь айгүй гоё мөрөөдөл болчих واخ. Харин. Гэтэ одоо ингээ бодохоор бидний мөрөөдөөс бэлдсэн яваад байна. Тухайд мөрөөжсэн мөрөөдөл маань одоо бэлдсэн байна. Яг үндэ найз нь кинон тоглохыг өсөж мөрөөддөг гэсэн юм шүү дээ. Тэр чинь ямар гоё дүр тоглож те бүр яг өөрийнхөө хүссэн тэр гоё дүрээ аваад кинонд тоглосон. Тэр чинь миний мөрөөдөл бэлдсэн байгаа. Яг үнэ яг. Одоо би ингээ бэлснийхаа дараа ингээл угаасаа л ийм шиг биш. Би мөрөөдөж исэн. Appreciate хийдэг шээ. Бүр хийдэг. Би одоо сая дээр хавцас гэрэг гэдэг кинонд анх удаага олон ангит кинонд ингээд гол дүрийг нь бүтээгээд Монгол улсын гавьяа жүжигчтэй хамтдаа гэдэг тийм шүү дээ. Одоо ингээ бодонгууд миний мөрөөдөл бийсэн байгаа байхгүй юу? Яг үнэ. Тэгээ би тэрийг нь үнэхээр чангатдаг. Тэгэл бүр одоо бол үнэхээр харамсахааргүй өөрөөрөө бахархаж байна. Яг үнэхээр тий гоё айгүй гоё дурсамж болсон.
цаашаа өөр гой боломж гарч ирвэл бас тэрийг биелүүлж л байх хэрэгтэй. Яг үнэ. Хүн энэ амьдарч байгаа хугацаанд юу хүссэн тэрийг биелүүлж л байх хэрэгтэй. Чи нэг кинондороо зориул сурсан юм уу? Өөрөө чаддаг. Үгүй эхлээд нэг улаан явар дээр чинь айгүй их эргүүлдэг гэсэн байхгүй юу. Тэгэл энэ дээр Тэгээд улаан явар дээр тэм дүр тоглолцоод араас нь улам дуртай болоод тэгээ энэ ч одоо айгүй гоё нөгөө юу стресс бас тайлт юм аа. Читэй юу вэ? Гоолынх нь гоё ари битэргэн бас бодож ирсэн асуултаа бас хулангаасаа асуулаа. Тэгээ маш сайхан хариулж байна. Тэгээд за энийг хөнтөрчгөөд дараалаа дараагийнхаа план гоё. тий шоонда гараад Ой, өстө чи алмаар санагчлаа. Одоо бүгдийг мартий. Яа. За. Би өнөөдөр гарч идэв. За. Тэгээ томото гараарай. За баярлаа. Баярлалаа. Хай. За. Хэдстэй амар. За баяр хүргэе. Сайн байлаа. Холоо наашир. Одоо гуруулаа идэ. Чамаа гоё бичнээр дайлаа. За баярлаа. Йоо. Амар дасгал хийдэг байв.
Ёстой юм болно өстэй. Дасгалын дараа мар юм хүү. Ер нь бол яг уу идэхээр бол өмнө нь яг уу дараа бол одоо нөгөө хүнд булчин бэлтгэл хийсэн байгаа шүү дээ. Тэгэнгүүт би чи ингээл нүүрс ус хамаг юм ингээд татахтаа бэлэн байж байгаа байхгүй юу. Тэгээ юм үдэ байж болно. За яг уу би яаж идвэ гэвэл нөгөө мөчлөгөөрөө одоо сарын тэмдэг төгцсөн яг нэг амттай мэдмэр санагддаг шүү дээ. Тийм үед арай healthy version гэж л. Бусдаар бол би одоо бэлтгэлийн дараа бол идэхгүй. Бэлтгэлийн дараа чи уургалаг л юм идэх үү? Уургалаг юм. Хөөе би хоёр бэлтгэлийн өмнө идэх хэрэгтэй байсан бэ. Тэгээ одоо нэгэд задлцсан юм шиг. Идчихээ. Амхандаа нөгөө нэвтрүүлэгтээ зориулаад нүүр мөрөө бодоод ирсэн чинь уурсаж муусаа гэж болчих. За би тэгээ нөгөө хоёроо нөгөө нүрээ цэвэрлэхгүй мүү гэсэн чинь тэгэхгүй цэвэрлэхгүй гинэ. Ялангуяа харин дасгалын дараа хөлсөө гаргасан л бол хөлсөө хатаагүй байгаа дээр нүрээ цэвэрлэх ёстой. Mrs. Pharma-гийнхаа Sensilla буюу эмзэг мэдрэмтгий арьсанд зориулсан энэ жийлэн цэвэрлэгч байгаа. Тэгээ ардаас нь Sensilla-гийн эцлэрээр арчина. Энэ жийлэн цэвэрлэгч нь бол нэлээд сайн бодог ингэж зална. Тэгээ энэ дотроо нөгөө янз бүрийн лайнтай гэсэн үг бүтээгдэхүүнүүд нь арьсан зориулагдсанараа хоор болж байгаа юм чинь минийх нөгөө арьс бас нэлээд салхинд эмзэгшээд байгаа учраас би яг Sensilla-гийн сонгосон гэсэн үг. Оо ямар сайхан ууртай. Нэр толомч арай нүрээ цэвэрлэх гэсэн бот. Яаж байгаа юм бол арай чи нүрээ цэвэрлэхээр өөрөн гараад ирдэг хөөх. Жийлийг угаачч болно. Арчаад авчиж болно шүү нөгөө салбидгаа арчиж байдаг шүү дээ тий. Окей ингээд жийлэн цэвэрлэгчээрээ цэвэрлжээд одоо мэтлэрээр арчээ. Толмон энэ ертөнцийн хамгийн өрхнөн юм бэ? За тэгээд таны хөлс гарсан тул та заавалчгүй дараа нь цэвэрлэгээ хийж хэвшээрэй гэж хэлье. За ингээд эргэлт ирлээ гэд нэвтрүүлэгт ингээд гоё оролцоо байж гин. Сэтгэл одоо маш өндөр байна. Би яг гоё өөрийнхөө гоё байлаа. Тэгээд манай хоёр манаас ирээд гэр орны ажилд манаас тусаллаа, хоол хийх манаас тусаллаа. Тэгээ гэрт ингээд найз нөхдүүд ирээд халуун дотн яриа өгнүүлэхээр нэг гоё стресс тайлагдаад бас айгүй гоё ингээд нэг гоё болчтой штэ. Яг гоё тим мэдрэмж аваад сууж гин. За ингээд айри азаа хоёртоо бас цаашдынх нь ажил амьдралд нь аз жаргал хамгийн сайн сайхныг хүсье. За нэвтрүүлэн гоё амжилттай болоод өндөрлөгээ хоёр найздаас гоё амжилт хүсье. Тэгээ нэвтрүүлэгтээ ураад гоё халуун дотн яриа өрнүүлээд гоё байсан бас талархаж байна.